Зохиолч Жогногийн Бямба сайхан. Хашгиран номос. Амьдралд хүрэх зам өгүүлэг. Эмилгийн орон дээр өвчнөдөө тарчлан хэвдэх хүү яргалан амцхаацар хүнжлэн совиртайгаар ярснаа ясан гаран арай гэж өргөн энгэр дээрэн тавиад муухан мушиила. Хүнд өвчнөд эргэж эцэж сүлжсэн түүний хэрзэгэр цээж хэдэн хавирган дан замцны цаанаас товоон үзэгдэх ажээ. Маргааш 12 нөө гэж асуух мэт дуурснаа. Миний төрсөн өдөр юм байна. 18 хүрхнэ гэж бовтнаад санаа алдав. Хүүгийн дуу бүр цаашаа оржээ. Арай гэж л бовтнож байлаа. Түүний шивсэн цонхгэр царайнаас гүн шаналл тодорч гагц амьдрах туйлын хүслийн элдхэн хөнхгөр хүрн нүдэнд нь үл мэдэг оч үе үехэн сүмэлзэх ажээ. Үнэндээ хүүгээс нүдэл үлджээ. Тэсэлгүй эхэн хүүгийнхээ гарыг уруулдаа наагаад бүх юм сайхан болно гэж хингэнэхэд хүүгийн ав эхнэрээ мөрөөрн тавирч одоо тавширдаа. Битгий уйлж унжаад хүүхэд уймруулж сэтгэл санааг нь тавгүй төлөөдвэ гэж арга дах ажлахын завсар өгүүлэв. Хүүгийн адар өөдөг өлөрсөн хардсан сүйтих ийн өвчин дарлуулж үхлийн хүлэн хэвдэж буйдан итгэж ядсан харуулслыг нэвтлэн нөгөө л амьдрах хүслийн цог сөөмөлдсөн. Анхандаа залуу эмч нь хурдан идгээд босноо хэмээж итгэл дүүрэн байсан ч хоног өдөр өнгөрөх тоолонгоор түүний бие өвчин баригдсаар найдвар нь шавхагдсаар өдгөө нэгэнт хэвтрийн хүн болон хувирчээ. Үеийн хөвгүүд нь оюутан болцоож баяр жаргалдан умбаж яваа гэж бодхоос түүний сэтгэл урагдаж эмнэлгийн төмөр оронд хадагдсан учир тавилан үл ойлгодох энэ амьдралдан гоморхохтон тэмээл нүдэндээ нулимс цэйлгэнүүлэн бачуурна. Нүдийн цавчвал шанаагийн даган халуун нулимс урслаа. Хөөмөндөө чи удахгүй идэгнэ. Эмч найдвар байгаа гэж хэлсэн. Хэмээн эцгэн мянга дахь удаага ярихад хөвөн адар өөж ширтсэн чигтэн дугайл толгойд өглөө. Чамд хагалгаа хийж бөөршилжүүлэн суулгана. Тэгээд чи ирүүл болж их сургуульд сурна. Чамааг минь сайхан ирээдүй хүлээж байгаа шүү гэж аав нь анайл нөгөө ярьдган хэллээ. Хүүгийн нүд эгшин зур гэрэлцснээ бөөр шилжүүлэн суулгахаа хэмээн бас л итгэлгүйхэн хариулв. Тэмээ хүмүн доонор олдсон. Хүү аавуудын анхудаа харж байгаа юм шиг горд хийсэн харцаар ширдлээ. Аав нь чиний доонор болно. Нэг бүртээ хүн хүсвэл зууч насалдаг гэж эмч ярьсан. Тэгэхээр алзахгүй аюулаа. Тэрээр ийн өгүүлээд нүүр дүрэн мишээж юу юугүй хагалгаан дорон бөөрөн өгөөд хүн эрүүл болж байгаа юм шигээр хөөрцөглөн суудал дээр нь тогтож ядан хаалгад өндөлцөв. Сүүлчийн байж болох энэ найдвар түнд гүн бат итгэл төрүүлжээ. Энэ мөчид өвгжөр эмч намс салхасаар өрөөнд орж ирлээ. Эмч зөөлөн ханиагаад хүүгийн гарыг атгаж энэ өвчнийг даваад гарын шүү гэснэн дууган хурааж яриаган юунаас эхлэх вэ гэсэн шиг хэсэг бодол боллоо. Тэгээд бөөрний архаг дутагдал бэрх өвчөн. Ерөнхийдөө өвчтний амьнасыг зулгаах гэдэг. Гэхдээ дэлхий үүнийг даван туул харга замыг хэдийний олсон гэд инээмсэглэв. Хормын хойно эмчин царайнаас тэр инээмсэглэл алга болж тухайн өрчилгийн шуугтанснаа бөөр шилжүүлэн суулгаж байж л энэ өвчнийг давж гарна да. Монголд ийм хагалгаа өмнө нь хээгдэж байгаагүй. Чи зөвшөөрвөл энэ удаагийн хагалгаа анхных болох юм гэлээ. Тэгээд эмч яриагаан хэсэг завсарлаад тэмээс бид 100% баталгаа харамсалтай нөгч чадахгүй. Бөөрөн өгч байгаа авч байгаа хоёр хүний амнаас хоёулан эрсдэлтэй.
Гэхдээ бид хагалгааг амжилттай болгохын тулд бүх эрдэм ухаан хүч чадлаа даажлана гэж намуухан өгүүлв. Хөө маань нэрвэл болж байвал би 2 бороонд өгсөн болно гэж эцгийг хэлэхэд эмч ялдамхнаар инээмсэглээд таны 1 бөр байхад болно гэлээ. Өвчнөөс салах өөр арга үгүйг ойлгосон туйлдж ядарсан хүү аавынхаа шийдмэг байдалд итгэл төрж надад татгалзах юм байхгүй гэж дугарлаа. Өвдөж зовхын гаслан хэдэн сар шүд зун тавьсан хүү эмчээс найдвартайсан мэдээ дуулаад өчүүхэн жаахан тайвширч түрхэн зурд өгчээ. Хүүгийнхэн зулай гэлбэж сууснаа ээж нь нөхөр өдөн харж яалтай билээ дээ. Аз мэдсэл хэрэг болох нь гэж шүүрс алдав. Тэгэд хар яндан урсах нулимсан арчаад ангуудаа хийнэ гэж байна шүү дээ. Туршилт юм биш үү? Бүтлгүүтэж та хоёр маань үгүй болчихвол би яаж амьдрах юм? Гэт дахиад л мэгшив. Бэтгий муу юм боддог. Хүүд маань амьдрах өөр арга байгаа гэж юу? Бэт татгалзлаач гэсэн өөр нэгэнд ийм хагалгаа хийх л болно. Тэгэхээр анхных байна уу, удаах байна уу ялгаагүй шүү дээ. Үзээ талтнаа гэж хэлээд нөхөр нь хөмсг зангид нь дүнсийлээ. Тэрээр эмч өрөөндөн дуудаад энэхүү хагалгааны тухай анх хэл санал болгохдоо нэг бүтлгүйтэл нөгөө нэг нь урагшлах замыг нээж өгдөг. Анхны юм болгон амжилттай байдаггүй гэж анхааруулсныг эргэн саналаа. Тэгмэгц нударгаан шажигнт латгаж яадагч байсан үзээ талтнаа гэж хэлээд яриа дуслаа гэсэн мэт өрөөнөөс гарлаа. Эцэг хүү хоёр нарийн шинжилгээ өгч дууссаны хойно эмчнэр хагалгааг 3 өдрийн дараа хийхээр давулжээ. Энэ 3 өдөр хүүд 30 жил шиг урт санагдаж өвчний гол гогдом өвдөлтийг чүвэ төсвөрлөж байлаа. Үхэт дэндүү залуу хайран мэт байвчиг төвчгүй өвдөлтийг бодохоор дахиад хизээч зовхгүй гэж сэтгэн хурдхан шиг л өчгмээр санагдана. Төвний энэхүү завуур энлэнд эцэг эх нь юунаас ч илүүтэй тарчилж өр зүсгдэж байлаа. Хүү, аав, их гурав амьдрах, амьд үлдэх өчүүхэн найдварыг сэтгэлдэн тэн шанланд мөчийг мэрсээр арай гэж хагалгааны өдөртөө золгожээ. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилж мэс заслын өрөөнөөс эмчийг гарч ирэхэд хонгол төгшин хүлээсэн хүмүүс түүнийг бүчин авчээ. За ямар тач хагалгаа амжилттай болсон. Одоохондоо аав хүү хоёрын бие сайн байна. Та мэс заслын дараа хүндрэл гарчихгүй бол амь насанд нь аюулгүй гэж хэлэхэд хүмүүс дор бүрнээ баярлсандаа уйлж, инээж тайвширцгаалаа. Бүгд л эмчийн гарыг атгаж нулимстэй уруулаа наан баярлалаа эмчээ гэцгээв. Нойр суулгах тарианы үйлчилгээ гарч эцэг хүү хоёр зэрэг нүдэ нээжээ. Толгоогоо аажуухан эргүүлж хүр үгэн эцэг нь харвал хүнчөөс түүн рүү ширтэж байлаа. Тэд нүдэн анивчин аюултай бүхэн өнгөрч бүх юм сайхан болсон хэмээн харцаараа ярилцхаагаад хүүгийн зовлон царайд санаа дагаадж тэрв эрүүл туяа гээсэн мэт эцэгд нь санагдахад үхэл ард хоцорчээ гэх таатай бодолдон сэтгэл нь хөнгөрлөө. Тэр нүдэрэн хүүрүүгэн инээмсэглэв. Хөөж хариуд өглөө. Эцэг хүүгийн холбоо гэж чухам үүнийг хэлдэг ажээ. Тэд хоёул ер бусын тайвшрлыг мэдрэн энэ бүхэн ингээд л үргэлжилсээр байх юм шиг санаж байлаа. Гэнэтхэн дээд хэмээх дуу хангинаж эмчнэр сандралдан хүүг бүчин авлаа. Зүрхэн зогсож байна эмчээ гэж совилгчийн бачимдсан дуу эцгийнхэн чихэнд бүр түрхэн дуулдав. Эцгэнд дэмэл өнгөлзөн хажуу орлоо өмөлзөн харсаар байлаа. Хэдэн хормын хойно хэнэгнээ зүрхэнд илсэнгүй өнгөрч өглөө.
гэж хэлэх сонсдож хүүгийнх нь нүрийг цагаан давгаар хучих үзэгдэв. Эцгийн зүрх аимшигтайгаар шархирч нүдэн дээр нь яаж чадалгүй байсаар үрэн үхэл далдсандан ухаанд балартаж тэгмэгц дээрээс мэлтих гэрлүүд маш хурднаар тойрон эргэлцсээр тас харанхуй түүнийг нөмөрхөд тэрээр урдаас урт хонгилын үзүүрт цагаан туяа хүүд алхах хүүгийнхэн араас гуйлээ. Хотоос холгүй орших оршуулгын газрын манаач хашааны хаалгыг онгойлгоход эмгэн доош тонгоосон чихтэн бөгтгөнсөөр явж орлоо. Манаач эмгэний сэтгэлийг өргөх санаатай "Өнөөдөр тэнгэр хангаа цэлмэг сайхан өдөр байна шүү" гэснээр түүнийг ямагт газар ширтэж явдаг хизээж тэнгэрүүд харж байхыг үзээгүйгэн гэнэтгэн санан ин хэлсэндээ харамсав. "Өглөө хэдэн хүмүүс ирээд цэцэг тавиад явсан шүү" гэж хэлэн сая хүгэн заслаа. "Ашгүй дээ. Нэг хүний амь аврагдаж" гэснэн эмгэн "Харин би 2 удаа үхэж одоо 3 дахь үхэх гээд хүлээдсэн. Даанчиг үхэл намайг тоохгүй зугтсаар байх юм да" хэмээн бутансаар цаашаа дув. 20 жилийн тэртээ энэхүү оршуулгын газрын ойролцоох суурьнд ирж суурьшсан энэ эмэгтэй өдөр бүр энд ирж 2 булшны өмнө яг л хүн чулуу шиг хөдөлгөөнгүй хэдэн цагаар сөхрөн суудаг байлаа. Тэрхүү 2 булшны чулуун хөшөөн дээр "Би амьдралд хүрэх зам" хэмээх ав адилхан үгс сэлэстэй байдаг ажээ. Хэний ч үл таних эцэгхүү хоёрын аман золин тавьсан энэ замаар тэр өдрөөс хойш хэдэн зуун хүмүүс эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орж үхлийг ялан дийлсээр байгаа билээ. Тиймээс ч эцэгхүү хоёрын шарил дээр энэхүү зовлонг биеэр туулж амьдралд хүрсэн тэдгээр хүмүүс өдөр бүр ирж ойр ганцаар хоцорсон эмэгтэй сэтгэлийг дэвтэн амьд цэцгийн баглаа тавьсаар байдаг билээ. Монголд эргэтэн шилжүүлэх суулгах анхны мэс засал амжилттай болсон ч хэдэн өдрийн дараа өвчтөн залуу хүү нас барсан юм. Дүүдийн бөрөө өгсөн эгч нь одоо ч амьдарсаар буй. Залуу хөвөний гэгэн дурсгал зориулв. Зохиолч Жогногийн Бямбсайхан. Хашгиран номоос